За сайн бацхан уу шийдв байна. За тэгэхээр энэ удаагийнхаа бичлэгээр EJU буюу Examination for Japanese University Admission for International Students гэдэг Японы ихтэй сургуулиудад элсэх хүсэлтэй гадаад оюутнуудад зориулсан Японы хэлний чадвар болон үндсэн мэдлэгийг үнэлдэг стандартчлагдсан шалгалтын тухай бичлэг хийх гэж байна. За Монгол оюутнуудын хувьд Японд очихоос өмнө элсэлтийн зөвшөөрлөх боломжийг нээж өгдөг маш чухал шалгалт байдаг байна. Зохион байгуулагчийн хувьд бол Японы оюутнуудыг дэмждэг байгууллага буюу JASTO гэж байгууллага байгаа. Тэр газраас зохион байгуулдаг. Жилд нийт 6 сар болон 11 сард гэж 2 удаа явагддаг. Нийт 1 удаа яг энэ шалгалтын оноо гарснаас хойш тухайн одоо авсан оноогоо 2 жилийн хугацаанд ашиглаж болохоор хүчинтэй хугацаа байдаг. Одоо IELTS центртэй адилхан гэсэн үг шүү дээ. TOEIC-ийнтер яг 2 жил байдаг. Яг 2 жилийн дараа нөгөөд нэг авсан оныг хэдээсээ авсан байсан ч гэсэн дахиж хөөсөр арга болчтой шүү дээ. Ашиглах арга болчдөг. За тэгээ шалгалт авдаг байр гэх юм бол Монголдо болохоор Монгол Японы төв болон Монгол улсын их сургуулиуд дээр шалгалт авагддаг байна. Бид өнгө сая Facebook ороод EJU Mongolia гэдэг Facebook пэйж байдаг шүү дээ. Тэгээ тэндээс шалгалтынх нь хураамжийн төлбөрийг нь шалгаж үзсэн чинь 2026 оны байдлаар 70,000 төгрөг төлөөд шалгалтыг өгөх эрхэн үст юм байна. Гэтэ Монголд ч дээ Японд бол нэлийн үнэтэй байдаг. Би 2 одоо хичээл сонгоод шалгалтаа өгөхөд 23,000 20 хэдэн мянган болж исэн. Тэр Монгол мөнгөөр хэдэн төгрөг юм бол бодоод үзчихъя л та. Энэ Монгол мөнгөөр бараг л 500,000. Гэтэ яг 500,000-аар өгөх юм болов. За ер нь тэр хавцаа амар үнэтэй. Зүгээр нэг л удаа өгнө шүү дээ. Тэгээ угаасаа жилд 2 удаа явагддаг болохоор тийм үнэтэй л байдаг байх л та. Монголд бол бүр амар хямдхан байгаа үстэй. Бараг л 500,000-ыг 70,000 төгрөгтэй харьцуулаад үзэх юм бол гэтээ яг Монгол мөнгөөрөөсөө тэгэл юмний ханш маань шал өөрлөг л да. Гэтэл гэхгүй юу. Харьцуулж үзэх юм бол амар үнэтэй байдаг. Японд байгаа бид нар хүртэл аягүй үнэтэй тусдаг. За шалгалтын бүтцийн хувьд гэх юм бол EJU-нд нийт 4 үндсэн хичээлээс бүрддэг бөгөөд хамгийн одоо үндсэн хичээлийг угаасаа энийг баг хүн болго өгөх байх гэж бодож байна. Японы хэлний шалгалт байгаа. Нийт 125 минутын хугацаанд дээд оноо 400 оноотой. За тэгээ дээрээс нь 30 минутын хугацаанд 50 онооны нийт яг дээд хязгаар нь 50 онооны бичгийн шалгалт бас орж ирдэг. Зөвхөн Японы хэлээр авагддаг бөгөөд унших, сонсох, бичих гэсэн дүнгийн саяны хэлсэн хэсгүүдтэй. Унших нь 200 оноо, сонсох нь 200 оноо, тэгээд нийлээ 400. Тэгээд зарим их сургуулиудаас шалтгаалаад бичгийн шалгалт буюу тэр 50 оноо нь голчилж яг тооцогдох үгүй юу гэдэг нь их сургуулиас шалтгаалдаг юм байна лээ. Үүнээс хойш шалгалтууд нь гэх юм бол ерөнхийдөө үндсэндээ 2 хуваагдаж байгаа. Нийгмийн ухааны чиглэлийн шалгалт уу эсвэл байгалийн ухааны чиглэлийн шалгалт уу? Тийм ухааны хичээл яг ирээдүйд чи нийгмийн ухааны чиглэлээр явах юм уу байгалийн ухааны чиглэлээр явах юм уу гэдгээс шалтгаалаад ерөнхийдөө бол 2 багч гэсэн үг. Хэрвээ нийгмийн ухааны чиглэлээр явах юм бол Японы болон түүх нийгмийн шалгалт Japan and the World Sogo Kamako гэдэг яг тэр шалгалтыг өгтөл болно ингээ болоо. Харин инженер ч юм уу эсвэл яг нэг тиймэрхүү хэрэгжээ сонгох гэж байгаа бол Японы хэлээ бол заавал өгөх шаардлагатай байхаа гэж бодож байна. Гэтэ Японы шаардлагагүйгээр ордог их сургууль гэж би бол сонсож байгаагүй юм байна. Байдаг байж магадгүй л яг хайгаад үзэх юм бол шинжлэх ухаан болон математик. За тэгээд түрүүний хэлсэн түүх бол нийгмийн шалгалтын тусбартай 200 оноотой бүгдээрээ яг 80 минутын хугацаанд авагддаг байна. За тэгээд энэ гурван шалгалтыг гурвуулангийн англи бол Японы хэлээр сонгож өгөх боломжтой. Зөвхөн Японы хэлээр өгөх гэж шаардаад бол байхгүй. За тэнгуү шинжлэх ухааны шалгалтын дотроо бас 3 хуваагдана. Физик, хим, биологи гэж 3 хуваагддаг. Тэгээд энэ гураваас заавал 2-ыг нь сонгох шаардлагатай байдаг. Математикийн хувьд бас математик 1 болон 2 гэж хуваагддаг. Course 1, course 2 гэж хуваагдаад нэг нь болохоор илүү хүмүүнлэгийн чиглэл гэж дээ. Илүү тийм нийгмийн ухааны чиглэлийн хүмүүс зориулсан байдаг. Арай жоохон амархан гэтээ яг надад бол нэг амар сүртэй ялгаатай бол санагдаад байна шүү дээ. Гэтээ яг мэдээж хэрэг ялгаа байгаа л да. Орж иж байгаа асуултуудаас нь хавуулаад гэтэл яг үндэ бодоод үзэх юм бол нэг тийм амар сүртэй ялгаа бол байхгүй юм шиг санагдаад байдаг шүү дээ. EJU-гийн хамгийн чухал шийдвэр бол өөрийн хэлсэх хүсэлтэй хөтөлбөрт тохирох хичээлээ зөв сонгох явдал байдаг. Сургууль бүр албан ёсны вебсайт дээрээ тодорхой мэдээллүүдээ оруулсан байдаг болохоор эртнээс түүнийгээ судлаад хайгаад үзчих хэрэгтэй гэсэн үг. За тэгэхээр Монголын оюутнуудад зориулсан бэлтгэлийн стратеги гэх юм бол хичээл болгоно нь тус бүр өөрийн гэсэн онцлогтой байдаг. Монголын сургуулийн хөтөлбөртөө ижил хэсэг эсвэл бүр огт байдаггүй өөр хэсгийг ялган таниад тэгээд түүндээ тулгуурлаж бэлтгэх нь бол маш чухлаа гэж хэлмээр байна. За хамгийн ихэнд математикийн хичээл гэдэг юм бол Монголын хөтөлбөртэй бол төстэй. Яг нь Японы математик байж да Японы хөтөлбөр нь Монголын биш ээ. Монголын хөтөлбөр нь Японы хөтөлбөртэй төстэй гэж хэлсэн нэрээ зүг баха. За тэг үндсэн ойлголт агуулгадаа бол үндсэн ойлголт агуулгын хувьд бол
төсөөтэй ижил талууд нэлээд байдаг ч гэсэн мэдээж эрэг маш хэцүү ирдэг. Би математикийн шалгалтыг 1-р курсыг нь 2-р курсыг нь ч өгж үзчихсэн. Тэгээд шалгалт нь цаанаасаа ирэхдээ 1-2-ыг нь шууд чамд өгчдөг. Тэгээд чи зүгээр шууд ингээд гүйлгэж үзэж агаад алийг нь ч өгж болдог заяа. Алийг нь ч өгж болдог. Чи бол орохдоо л би нэгийг нь өгнө эсвэл хоёрыг нь өгнө гэж шийдсэн бол цагаа яг угаасаа байгалийн ухаанаар явах юм бол угаасаа хоёрын хүсвэр сонголт байхгүй л гэж бодож байна л да. Гэхдээ яг над шиг гэхгүй юу, математик бол нэг хэрэггүй хүнд зүгээр сонгоцсон хүнд бол тий зүгээр харж байгаа л чадхаар ягаал хүсэн дээрээ гэж бодож байна. За тэгэд нийгэм болон түүхийн шалгалт гэдэг юм бол Монголын хөтөлбөрөөс бүр шал өөр. Японы түүх, нийгмийн ухаан, газар зүй зэрэг маш одоо тийм өргөн цар хүрээтэй ирдэг одоо энэ Сого Камоку гэдэг энэ байж гин. Энэ бол бүр үнэхээр хүнд заяа. Газар зүй орж ирж байгаа юм, түүх орж ирж байгаа юм. Гиндо энэ Кейзай эдийн засаг орж ирж байгаа юм. Завулс төр орж ирж байгаа юм. Гиндо энэ Коксайшко олон улс орж ирж байгаа юм. За тэнгуүтээ орчин үеийн нийгэм гээд энэ бүх шалгалтыг нийлүүлээд Japan and the World буюу Sogo Kamoko угаасаа Sogo харагдж байгаа шүү дээ. Бүр яг ингээд бүгдийг нийлүүлээ бадцсан бүр амар зүүн заяа. Тэгээ энэ тус бүрд аюу амархан гэж бодож байна. Үгүй. Аюу хүнд. Тийм амархан бол биш. Тэгээ дээрэс нь Америкийн газрын зураг энэ төр бол бүр яаж яаж ороод ирдэг заяа. Юугаа ч хийж явж байгаа юм гэхгүй. Гэтэ яг шалтгаан байдаг л байлгүй дээ. Би бол яг энэ хоёр номноос эхэлж бэлтжижсэн. За шинжлэх ухааны хувьд гэх юм бол Монголын хөтөлбөртөө төстэй боловч нэр томьёонууд нь бүр аюу хэцүүдэлтэй байдаг. Ялангуяа хим нэлээ хүнд гэж хэлэгддэг. Гэтэ яха би хим, физик, биологи бүгдийг бас өгж үзчихсэн. Японы хэлний нэр дээр нэр томьёог нь тусгаалаад бэлдэх, урьдчилан бэлдэх шаардлагатай. Гэтэ яг англи хэлээр өгчвөл болно л доо. Гэтэ бүр яг улсын сургуулиуд те бүр эсвэл бүр маш өндөр түвшний сургуулиудад бол яг Японы хэлээр заавал шаарддаг. Англи хэллээр үгийгээ дугуулчих юм бол дугуулад хэдий өндөр нь авсан байсан ч гэсэн тэр оноогоо ашиглаж чадахгүй улмаар тэр их сургуультад тэнцэхгүй байх магадлал бас байдаг. За Японы хэлний хувьд гэх юм бол зөвхөн Японы хэлний чадварыг шалгадаггүй энгийн Японы одоо JLPT-гээс бол бүр шал өөр. Академик сэтгэлгээ. За тэгээд бодит лекц даалгаварт бодит лекц болон даалгаварт маш сайн бэлдэх хэрэгтэй. Урт текстүүдийг уншаад дүн шинжилгээ хийх чадварт бас эртнээс суралцаад явж явах бол шаардлагатай. Нөөц материалуудын хувьд гэх юм бол математикийн хувьд Хайребер Сугаку EJU гэдэг ном байдаг. Одоо бол надад байхгүй байна. Тэгээд тэр болохоор үндсэн суурь онлоос нь эхлээд тайлбарласан цогц сурах ч гэдэг учраас түүнийг зөвлөж байна. Гэтэ зөвхөн миний хувьас шүү дээ. Өөр хүмүүс айгүй олон өөр саналууд хэлж магадгүй. Нийгмийн хувьд гэх юм бол би дүнгээ цаа үзүүлсэн энэ хоёр ном байна. Sogo Kamoko би өөрийнхөө царайг харж чадахгүй байгаа шүү гэхгүй. Энэ миний царай гарч идэг байгаа. Номнууд маань орж идэг байгаа гол нь л ээ да. Орж байгаа хаа гэж итгээд энэ энэ хоёр номыг эхнээс нь хулаад уншаад бэлдээд явж явах юм бол гайгүй он авч чадах байхаа гэж бодож байна. Гэтэ ер нь бол гол нь уншаад бас ойлгох. Тэгээд би лавдаг дээр түүхийн хичээл дээр Францын хувьсгалыг ойлгох гэж бүр тунсаа хацартаа нэрч амар хүнд заяа бүр яг гадаг нь мэддэггүй. Тэгээд дээрээс нь тухайн үед чинь дэлхийд даяар бүр амар их юм болж байгаа шүү дээ. За энийг яриад яах вэ? Ерөнхийдөө болохоор өмнөх одоо шалгалтын жишг даалгаврууд байгаа шүү дээ. Мок тестүүд тэднийгээ болохоор JASSO-гийн албан ёсны вебсайтад үн төлбөрөөр тавигдсан байдаг ч гэсэн сүүлийн үеийнхэд нь ерөөс орж ирдгүй нэлээд тийм бараг 6-7 жилийн өмнөх тестүүдийг нь л олно. Тэгээд сүүлийн үеийн тестүүдийг бол өөрөө худалдаж авахаас өөр арга байдгүй. Надад одоо жишээлбэл энэ 2022 болон 2023 оных нь байгаа. Энэ дотор болохоор би гэхдээ энэ номыг бол аваарай гэж хэлэхгүй. Энэ яг энэ ном 2022 онд явагдчихсан EJU-гийн шалгалтын бүх дасгалыг зүгээр л оруулсан ном гэсэн үг. Зүгээр л зөв оноотой оруулсан ном. Энийг бол санкуны штэ яг ашиглаад тийм өндөр оноо авч чадахгүйг бол мэдэхгүй байна. Гэтэ яг авч чадна л да. Угаасаа би бол энэ дээр аягүй сайн ажиллажсэн. Гэтэ энийг авахаасаа илүүтэйгээр одоо нэг иймэрхүү сургачиг одоо энэ доккай тийм ээ доккай болон хийж үзүүгээд энэн шиг. За энэн шиг. Бүгдээр ингэ тайлбарласан зөвхөн Дүнгийн цайны үзүүлсэн тэр хоёр ном бол зүгээр л яг шалгалтын жишг материалуудыг зүгээр нийлүүлээл зарж байгаа тийм ном байгаа байхгүй юу. Харин миний одоо энэ үзүүлээд байгаа энэ номнууд байдаг бол тайлбарлсан яг жинхэнэ сурах чигнүүд нь гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр анханасаа зүгээр өмнөх оны жишгүүдгээл тэр чигт нь худалдаад авчих биш. Сурах бичиг яаж илүү үр дүнтэй сурахаа гэдгийг тайлбарлаад тавьсан байгаа номнуудыг авсан хамаагүй илүү үр дүнтэй авахаа гэж бодож байна. Энд чинь зүгээр шууд өмнөх оны жишг даалгавруудыг ажиллахаасаа өмнө эхлээд нэг юу яах хэрэгтэй шүү дээ.
үнд суурэ тавих хэрэгтэй шүү дээ. Суурэ маш сайн тавих хэрэгтэй. Тийм учраас эдгээр номнуудаас эхлээд бэлдсэн дээр хаа гэж бодож байна. За тэгээ EG болон JLPT-ийг ялгаа. За энэ хоёрын ялгааг мэддэг хүмүүс айгүй их байд юм шиг гэлээ. EG юу нь болохоор их сургуульд дэлсэх зорилготой Монголын ЕШ гэсэн үг байхгүй юу? JLPT нь болохоор байхгүй юу гэх шиг ямар муухай ярьчаа. Элсэлтийн шалгалт шүү дээ. Тий. Үгүй би лавдаг өөрөө яг тийм байхгүй юу гэж ярьдаг хүмүүст амар дург болохоор гэдэг шиг. За. JLPT нь болохоор хэлний чадварыг шалгадаг шалгалтаа. Би JLPT-ийн тухайгаас өмнө бичлэг хийсэн байгаа. Тийм учраас надаар би дахин давтаж хэлэх ямар шаардлагагүй байхаа гэж үгэн бодож ийн гэхдээ яг гэдэг ш. За агуулгын хувьд болохоор EG юу суур мэдлэг болон Японы чадварыг шалгадаг. Гэхдээ тэрэн дотор нийгмийн ухаан болон байгалийн ухаан гэдэг ангилагддаг гэж хэлсэн шүү дээ. JLPT нь болохоор зөвхөн Японы хэлний чадварыг шалгадаг. Тэгээ JLPT нь хамаагүй амархан. Сэтгэлгээ нь ямар вэ гэх юм бол JLPT нь саяны хэлсэнтэй адилхан зүгээр л унших болон сонсох хэлний мэдлэгийн түвшин шалгана. EG нь болохоор академик сэтгэлгээг шалгадаг, уншдаг, дүгнэлт гаргах чадвар, дүн шинжилгээ хийдэг. За тэгээ дээрэс нь Японоор бүр бичгийн шалгалт байдаг. Ямархуу текстүүд ирдэг вэ гэх юм бол EG нь бүр нэлээд урт тийм текстүүд ирдэг бол JLPT-ийг их бүр харьцангуй богинохон ерөнхий амархан тестүүд ирдэг. За босго онооны хувьд болохоор би яг өмнөх бичлэгэн дээр бас хэлжсэн JLPT болохоор түвшин бүр дэвөр N5-ын 80 онооноос эхлээд N1 тэнцэхийн тулд 100 оноод давжиж тэнцсэн байх шаардлагатай. Нийт 180 онооноос шүү дээ. Харин EG нь болохоор босго оноо гэж байхгүй. Яг их сургууль бүр өөрсдийнхөө босго оноог өөрсдөө тогтоодог. Юутай ч тэндээс чи хэдэн оноо зулгаж чадна түүнээсээ ямар их сургууль. Гэтэ зөвхөн EG-ийн оноо бариад явж байгаа л чи тэнцэж гин гэсэн үг биш. Бас ярилцлага өгөх шаардлага байгаа. За тэгээд сүүлд нь болохоор чухал баримтууд гэх юм бол дүнгийн хэлсэнтэй адилхан EG-үүд дүн гэж байдгүй. Тэгээд яг нийт хэдэн оноо авч чадна. Түүнээс шалтгаалаад сургуулиуд нь бас өөр байдаг. За EG-ийн оноогоор Японд ирэхээс өмнө нэлтийн зөвшөөрөл авчих бас бүрэн боломжтой. Гисэн би бас энийг зүгээр хальт хүнээс сонсч ирсэн. Яг үндэ яг тэр хин яг ийм арга замаар явж ирснийг бол би мэдэхгүй л та. Би бол яг тэгж бол ирээгүй. За тэгээ дээрээс нь EG-д өндөр нь авсан хүмүүс боловсрал, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн яамны гадаад оюутны тэтгэлэг гэж байгаа. Түүнийг авах боломжтой. Нэг айгүй хөөрхөн бас мөнгө зүүн саруулга аваад байвал аштай юу да. Стипенд гэдэг санагдаж байна. За тэгэхээр өнөөдөр EG-ийн зүгээр анхаачны гэхгүй. Зүгээр л яг нэг иймэрхүү шалгалт байд юм а гэдэг танилцуулга маягийн нэг ийм бичлэг бэлдээ тавьчих юм бол хүмүүст хэрэгтэй болов гэж бодсны үндсэн дээрээс уг бичлэгийг хийлээ. За тэгээд энэ хүрээ бичлэгийг өндөрлүүлээ гэж бодож байна. Төгсгөлд нь хэлгээд их сургуулийнхаа сайтыг шалгаж үзье. Тэгээд тэр дундаасаа штэ англи хэл дээр гэдэг тохиргоог нь гаргаж ирж болох байхаа гэж бодож байна. Эсвэл Google автоматар ингээд ямар нэг хэл рүү орчуулад өгчих байх монгол хэл байж магадгүй би бол сайн мэдэхгүй байна. Тэгэж орж үзээд их сургуулийнхаа сайтыг хэлт сайн судлаад мэдээж их сургуулиудаа бас сайн ялгаж салгах хэрэгтэй л дээ гэхгүй яг ямар их сургуулиуд энэ ингээ би дараагийн бичлэгийг их сургуулиудын тухай бичлэг хийвэл сонирхолтой болох юм байна. Яагаад гэвэл их сургуулиудын тухай айгүй олон тийм хэрүүл маргаан гэхгүй юу. Төвчнгөөс ангилагдаад Японы их сургуулиуд бүр маш сонирхолтой байдаг. Тэгээд тэдний тухай бас яриул айгүй сонирхолтой юм байна гэж бодлоо. Тэгээд юу ч өөрийнхөө орохыг хүсэж байгаа их сургуулиудыг ороод тэгээд ямар оноо юу шаардтай байна гэдг нь бүгдээрийг нь чеклээд шалгаж үзснээсээ хойш шалгалтандаа бэлдэж эхлэх шаардлагатай байхаа тэр нь зөвөө гэж бодож байна. Гэтэ яг айл болох хөндөр авахгүй шүү дайсан ч нэг тийм буруудах байхаа гэж бодож байна. Гэтэ их сургуульд орё гэж бодож байгаа юм бол эртнээс яг ямар шаардлагатай байд юм байна энэ гэдгийг шалгаад үзчих юм бол буруугүй. Тэр нь өөрчлөгдсөн ч гэсэн нэг их тийм яг үндсэн агуулга нь бол өөрчлөгдөд байхгүй. Өмнө жил ямар хөө юмарч ирсэн тэр нь жоохон одоо сэдв мэдүн нэг тийм үг нь солигддог ч юм уу нэг тэгээл орж ирнэ. Тийм учраас эртнээс шалгаад тий шалгачих шаардлагатай гэж бодож байна. За тэгээд энэ хүрээд бичлэгийн өндөрлүүлээ. Баярлалаа.